За их тодорхой ярих хэрэгтэй байна. За өнөөдөр бол миний асууж байгаа асуулт бол яг ажилтны ресурсын яамны танилцуулж байгаа материалаас байгаа. Яг энэ 6 дугаар слайдн дээр бичигдсэн хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийн засгийн газрын байр суурь, Rio Tinto-гийн байр суурийг одоо бичиж орж ирж байна гэдэг хүрээнд нь асуултаа бол асуусан юм аа. За Rio Tinto зүгээр давтаад хэлье те. Rio Tinto компани байр суурь нь болохоор 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээндээ Антрагийн тусгай зөвшөөрлүүд дурддагдсан учраас одоо энэ байр суурь гэдэг энэ хэсгийнх нь дээрээсээ 3-т бичигдсэн байгааг асууж байгаа. Асуугаагүй өөрөө тайлбарлаа дахиад өөрийнхөө асуудлыг тодруулаад хэлэхэд дурддагдсан байгаа учраас хөрөнгө оруулалтын гэрээнд энэ Антрагийн тусгай зөвшөөрлүүд хамрагдана гэж үзэж байгаа юм байна. Тэгээ улсын хурлаар оруулахгүй байх тал дээр байр сууриа илэрхийлсэн боловч манай засгийн газраас бол Rio Tinto-гийн энэ оюутлогоо төслийн бүлэг ордынх нь хил цаагийн сая тогтоочихсон учраас улсын хурал дээр хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орохын санал нь бол орж ирэх юм байна. Мэдээж энийгээ тухайн сайд сууд нэлээд тодорхой тайлбарлалаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлт их хурал дээр орж ирэхийг ер нь бол хүлээсэн байдалтай байж бай гэж бодож байна. За тэгээ нэг зүйлийг бол заавал хэлэхгүй бол болохгүй хамаа. Тэр нь болохоор тухайн сайд бас санал нэгдэх бах. Ер нь энэ олон улсын хэмжээний арбитр дээр энэ Монгол улсын аль нэг аж ахуй нэгж татагдаж орж ирж байгаа, засгийн газар ч юм орж ирж байгаа бүх хэрэгүүд уулуурхаан төслөөтэй холбоотой байгаа юм лээ. Энэ бол маш тийм том харамсалтай зүйл. Тэгэхээр энэ дээр бол одоо асуудал нь манай хууль эрх зүйн орчинд болохгүй байна. Бүх талаар тайлбарлагдах боломжтой байна л гэж хараад байгаа юм. Тэгэхээр энэ дээр хууль эрх зүйн орчноо малтамлын тухай хуулиа яаж сайжруулах вэ гэдэг дээр салбарын яамныхаа нэлээд идэвхтэй ажиллана ах гэж найдаж байна. За, оюун гишүүнд баярлалаа. За